Агчин аав. Би гэдэг хүн чинь 14 жилийн өмнө энэ хорвоогоос явж бүх зүйл баяртай гэд хэлж болох л байлаа. Анх төрөхдөө зүрхний архыг дутагдал хэмээх их л муухай өвчнийг тээж төрсөн азгүй өх юм. Би бэлдэр маань эрүүл тэгшч тийм муухай өвчин намайг баг багаар дотроос минь эцсээр л байлаа. Заримдаа ингэж байхаар өчмээрч санагддаг байснаа. Нуух юм да. 23 нас хүртлээр миний амьдралын ихэнх хугацаа амьлэгт өнгөрсөн. Эхэндээ ч ээж аав минь хоёулаа зүтгэжл байсан. Даанч миний өвчин тэр болгоноор нь илааршиж байсангүй. Зүгээр л өдөр хоногийг өнгөрөөж байсан юм. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү төвчээртэй болохыг ээжээсээ л тэгэхэд харж билээ. Зүрхний хэмнэл алдагдаж, амьсгалагдаж бэрх үхэл амьдралын загт байхад ээж минь л миний хажууд гарыг минь атгасаар бурхан залбирэн зогсдог байсан. Аав минь энэ үнд нэгэнт эргэлт буцалтгүй арх хэмээх адгийн муу нэртэй хар усан толгойгон хатуулж байсан юм да. Хаяа нэг гэрт ирдэгч өнөр тандар нь авахын аргагүй муухай өнөртөж гэрийг минь өмхий самхай өнөр нийцэлжигдэг. Аав нь үнсийг хийхэд хэрэггүй наад өнөр танар чинь муухай байна гэд төлөвтэй байж үлээ. Тэр үед аав минь юу ч хэлэлгүй ээжийн өгсөн жаахан мөнгийг аваад л охин руугаа нэг харж гүнзгий санаа алдчихад л гарч явдаг байлаа. Миний өвчин нэгэн орой үнэхээр их хүндэрч ээж минь түргэн дуудаж тэр өдөртөө эмнэлэг хураацсан. Эмчнэр бүхэл чадах зүйлийг хийж байсан ч нэгэнт л 20 жил тессэн зүрх минь эмч нарт би одоо боллоо гэсэн юм гинлээ. Энэ мэдээг эмч ээжэд минь хэлэхэд ээж минь хорвоо дээр ганцаараа үлдлээ. Төрүүлсэн үрээ урдаа оруулах нь гэж өөрийгөө зөвхөн үйлсэн гэдэг. Чадах зүйл нь бурхан залбираад тэнгэрт сүү өргөж байсан юм да. Харин маргааш өглөө наав шараа тайлах зорилгоор архины мөнгө ээжээс асуухаар гэрт ирсэн гэдэг юм. Хаалга тошууч хэн нэгнээс айж бэргэх мэт доошоо хар зогсож байсан байх та гэж бодож би боддөг юм. Хаалга тогшиж байхад хажуу айлын өндөр маягш өчигдөр шөнө охин чинь өвдөө түргэн дуудаад эмнэлэг явсан гэж хэлсэн юм билээ. Аав минь архин гараагүй эмнэлгийн зүггүйж явахдаа энэ тэнд гიშгэж хүн амтэн мөрөхөд хүмүүс уурлан мөн архичин минь замаа хараач гэд түлхэн унгаж байсан нь одоо миний зүрхэнд мэдэгддэг юм. Эмнэлгийн хаалгаар орох гэхэд нь хүмүүс оруулахгүй байсан гэдэг. Ээж минь тэр үед гаднаас эм авсаар ороход нь таарсан юм билээ. Ээжийг хараад охин минь яач вэ? Юу болоо гэж асуухад ээж минь аавыг өгийн зөрөөг алгадаад чамд ер нь ямар хамаатай юм гэд түлхэж унгаад орсон гэдэг. Нэмэгтэй хүний гомдол их хүний цөхрөл байсан юм баг та. Газар тунаад босч ирэхдээ аав минь уйлсан байхыг намайг эмчлэгч эмч минь хараад өрөвдөн ярилцсан гэдэг юм билээ. Сайн байна уу? Би таны охины эмчлэгч эмч байна. Эмчээ охинд минь яавал туслах вүлээ гэж асуусан. Анаас нь арх өнөртөвч сэтгэлээс нь гарах үгс нь эрүүл байсан болохоор эмч ярилцсан гэж одоо ярьдаг юм. Аав минь мөнгө бол би өгч чадахгүй. Та намайг харж байгаа зү гэсээр доош харан нулимсан ярьсан юм гэсэн. Харин мөнгнөөс өөр юу ч байсан би олохыг хичээе гэж амласан. Эмч одоо охинд чинь зүрхэл хэрэгтэй гэсэн гэдэг. Ганц л өгүүлбэрийг хэлсэн. Аав минь доош харан нэлээд дуугүй зогсоод огцом толгоогоо өргөөд миний зүрхийг ав. Эмч тэгвэл танд шинжилгээ хийгээд үзье гэсэн гэдэг. Яагаад эмч тэгж хэлсэн бэ гэвэл зүгээр л энэ согтуу хүний сэтгэлийг ингэж тайвшруулъя гэдэг үгийг өөртөө хэлсэн юм гэсэн. Бурхан намайг харсан уу? Эсвэл аавыг минь ивээсэн үү? Ээжийн минь залбирлыг сонссон уу? Бүү мэд.
20 жил архи уусан аавын минь зүрх эрүүл гэсэн таатай мэдээгээр тэр өдрийн хамгийн сайхан үг болж олон хүнд хүрсэн юм билээ. Намайг ухаан ороход нэгэнт би эрүүл болсон ч харин аавын минь зүрхгүй болсон би эмнэлгийн цогцос хадгалах газар байсан. Би 3 хоногийн дараа аавдар очиж харахад нүүрэнд нь нэмсэглэл тодорсон байж үлээ. Эмч хажуу зогсоод аав чинь чиний төлөө өөрийгөө тэнгэрт хүлээлгэн өгөхдөө охиндоо амьдрал бэлгэлээ хэмээн инээмсэглсээр явсан юм шүү миний дүү. Энэ үг үннийг хэлэхэд ганц удааж болов. Таньдаа өсөөлчихгүй яав даа гэдэг хар услыг дагуулсан. Аваа, миний зүрх одоо үнэхээр сайн байгаа. Минийгч гэжтэй. Таны минь зүрх. Таны минь зүрх дахин 2 жаахан зүрх төрүүлэхэд минь үнэхээр сайн зохиолсоо. Аваа, миний нөхөр эмнэлгийн үүдэн таныг босгож бас таны зүрхийг минийх болгож өгсөн алтан гартан шүү дээ. Нөхөр минь надад хэлдэг. Ирэх хүн арх уудагч хизээч зүрх сэтгэл хайран уудаггүй юм аа гэж хэлдэг. Таны минь зургийг бурхны өмнө залаад өглөө болгон хүрд эргүүлээд гардаг. Аваа, та энэ хорвоод юуны төлөө амьдарч байна гэж хинээс ч юм асууж байсан баг. Би одоо хариулж чаднаа. Та охиныхон төлөө миний зүрхийг хадгалж амьдарч байсан юм билээ гэж тэнгэрт байгаа таньдаа сонсогдтол хэлж чаднаа охин чинь. Таньдаа хайртай шүү миний аваа.